За энэ удаагийн өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөр маань Хөвсгөл аймгийн Хатгал сумын зохион байгуулагдж байна. За үйл ажиллагаа явуулдаг Монгол технологи төвийн сургагч багш нар, за мөн гадаадын бас орнуудаас ирсэн сургагч багш нарын хичээлүүдэнд давуу талтай. За энэхүү арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх, Улаан уул гээд 3 сумын нийт 30-аад сурагч оролцож байна. За миний хувьд бол Баянгор аймгийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог, за говь нутгийн бүс нутгийнх нь онцлог, за тэнд амьдардаг ан амьтан, ургамал, ховор зүйлийн шуудыг бас сонирхолтой байдлаар хичээл заасан. Шууны талаар, ургамлын талаар хүүхдүүдэд хичээл гарсан. За тэгээд яг юун дээр төвлөрч хичээлээ орсон бэ гэхээр голчлон маш богино хугацаанд хүүхд толгойн шуу мэдээж ургамлыг танина гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр яг шууны ямар онцлог шинж ядгийг хэрхэн шууг таних болохыг хэрхэн ядаж энэ заслангийнхаа хүрээнд ямар ургамал байгааг хүүхдүүдэд зааж өгсөн байгаа. Хогны менежментийн талаар хичээл заасан. Хог гэж юу вэ? Хогийг яаж ангилдээ? Яаж хаявал байгальд ээлтэй байхын, байгаль дээрх хогийг яаж багасгах талаар мөн хээрийн дадлага сургалт хийж байгаа. Эндээ болохоор 3 төрлийн хогийг 6 хоногийн турш ингээд газар доор буулаад ямар нэгэн ялзрах процесс явагдаж байна уугүй юу гэдгийг хүүхдүүдээр өөрийн биеэр хийлгэж үзүүлж байгаа. Тусгай хамгаалалтай газрынхаа тухай танилцуулаад мөн тэн дээр хийгддэг судалгаануудаас тас шувууг онцолж аваад тас шувууны судалгааг яаж хийх юм бэ талаар хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр хичээл заасан. Мөн тас шувууг яаж тэмдэглэдэг, яаж таагалдаг талаар бас хүүхдүүдэд зааж хичээл боллоо. Юм сурж мэддэг аюулгүй аялах 7 зарчим эсвэл луужин ашиглаж сурсан. Тэгээд ер нь бол маш олон амьдралд хэрэгтэй зүйл сурдаг. Төөрөл ууланд ганцаараа төөрөл ер нь яаж амиа болгох уу, ус хэрхэн зэвэршүүлэх үү гэдэг ер нь бол тийм маш хэрэгтэй зүйл хэмжлэн заадаг. За яг хичээлтэй юм бол англиний үгээ цэжлүүлж байгаа гэдэг бүх хүүхдүүд үгээс ялгахгүй ингээд тулж харьцаж байгаа нь амар таалагдж байгаа. Тэгээ энэ туслан нэрсэндээ ерөөсө харамсаагүй. Миний анхны туслан болохоор надад бүр амар таалагдсан. Тэгээ хоол, амрал эдэр ингээд багш нарын ингээд хөгжилтэй байдал ингээд бидний ерөөсөө тийм гонигтай байлгаагүй өдөр ирэх тусам оюуны зураглал хийж бидэндээ үнэхээр их зугаацуулдаг, амар ухаантай, амар хөгжилтэй. Багш нараа маань айгүй их таалагдсан. Тэгээд энэ заслангийн үйл ажиллагаа, хоол, ун ер нь бүх юм л төгс байна. Тэгээд дараа жил ингээд 30 гэлтгөө бүр түүнээс дээш хүүхдтэй байлгахыг би маш их хүсэж байна.